Бүх хүүхдүүд шинжилгээг аз жаргалтайгаар өгч чадж байгаа юу? Хүнд нөхцөл байдал дамжиж байгаа хүүхдүүдийг олж илрүүлдэг гэсэн. 19 онд явжсэн нөхцөл байдал 2025 он хоёр яг л хэвээрээ байгаад байгаа. Одоохондоо бидний байгаа нөөц бол ягаад ч 8 нөхөр хэрэггүй харагдаж байна л да. Нэг сайн мэцхан уу? Намайг бэлгүн талаа гэдэг. Би Лантон хөтөлбөрмөс байгууллагын тэргүүн. Тэгээ энэ жил бид нар 12 дахь жилдээ Жидүү хотын нэг зохион байгуулах гээд ихтгэл ажил хангаад манай сайн дурын залуучууд одоо миний арталт бүгд ажиллаад байж байгаа. Тэгээ ер нь бол ойролцоогоор нэг сар орчмын бэлтгэл ажлын одоо үйл ажиллагаа явдаг энэ аяны ард одоо хүмүүсийн харахаар бол нэг 4 өдрөлтэй аян одоо бэлэг тарааж аян мэт боловч цаана бол 100-аас 150 сайн дурын ажилчдын бүтэн сарын хөтөлмөр явж байдаг. За энэ жилийн үед яг хандивын үед урсгал жоохон өмнөх жилүүдэд харьцуулахад бага байгаа. Ягаад гэхээр эдийн засгийн нөхцөл байдал тэгэл одоо татвар матвар ч юм уу тэрнээс үүдэлтэйгээр хов хүмүүс болон байгууллагуудын санхүүгийн нөхцөл байдал жоохон хэцүүхэн байгаа болов гэж бид хараад байна. Жилдээ хамгийн багтаа нэг 4-5 мянган хүүхдэд их хүрч ажилладаг. Улаанбаатар хотын 9 дүүргээд дамжуулаад давхар нөгөө задгаа бэлэг бас авдаг годон тарс хөхтэй ч юм уу заавал айлд орч хөхт бэлэг хөхөөс гадна одоо усааваад явж байгаа ч юм уу тоглоод чаргаар буулгаад явж байгаа хүүхдүүд бас өглөө өгөх ч бэлэг хөхтэй. Тэгэхээр яг тэр нийт хүүхдийнхаа тоог бид нэр энэ жил нэг 8000 гэж хараад байгаа. Чадвал гэхдээ одоохондоо бидний байгаа нөөц бол ягаад ч 8 нөхөр хэрэггүй харагдаж байна л нэг 1000 хүүхдийн хөхтэйг үедээ буюу нэг юм 10-ийн хандив цугларсан байгаа дээ. Тэгэхээр яг мэдээж энэ 7 хоногийн хагас бүтэн нэрх 7 хоногийн хагас бүтэн цагийн 4 өдрийн төгөлд байгаа болохоор бас тодорхой хугацаа байгаа учраас хүмүүс санд өгөөд ороод ирэх болов гэж харж байна. Энэ нэг ойдл хийдэг гихч бас юм аа. Тэгээд 2-3 хоногийн өмнө холбогдоод тэгсэн чинь нөгөө Жидүү хотыг уусаа мэддэг. Тэгээ энэ жил угаасаа дахиад болно гэдгийг хүлээж исэн. Тэгээ 10 сараас эхлээд нөгөө ойдл хийгээд гарсан өөц давнуудаараа ийм 2-3 настай хүүхдэд зориулаад баривч одоо 2 сарын хугацаанд 54 хүүхдийн баривч байсан байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ баривчд одоо 2-3 настай хүүхдүүд очно гэж бодохоор ингэ төсөөлөхөд аягүй гоё байхгүй. Тэгэхээр ингэ ийм одоо юу гэдэг халуун сэтгэлтэй дулаан одоо сэтгэлтэй хүмүүс байдаг учраас Жидүү хотын өнөөдөр хүртэл 12 жилийн хугацаанд нэг ч жил алгасахгүй бид нэр ковид үеэр ирчихсэн. Маск сүгээ те онцгой камсын заавар зөвлөмжийн дагуу бэлгээд түгэжлээсэн. За энэ ч бол яг ийм цүнхний бодолтой эхэлдэг хүмүүсээс ийм хичээлийн цүнх ирсэн байгаа. Тэгээ нийтдээ эн чинь 400 гаруй хүүхдэд ийм цүнх ирсэн. Тэгэхээр бид нар энэ дээр одоо хамтлагчдаар өгсөн хичээлийн хэрэглэлийг нэмж хийгээд тэгээ 400 гаруй хүүхдийн бүтэн иж бүр хичээлийн хэрэглэлтэй болно гэдгийг тухайн хүүхдэд аягүй гоё юм итгэл найдар урам дэм болж чадах юм болов уу гэж манай сайн дурынхан зас охин өлөө өгнө надад авч байгаа да. Одоо энэ 150 м квадрат талбайг биднэрт бүтэн 1 сарын хугацаанд Жидүү хотын аяндаа зориулаад ашиглаарай гэд ямар ч үн төлбөр авахгүйгээр энэ талбайг ашиглуулж байгаа. Тэгээ бид нар ингээд ханыг нь ядаж цэвэрхэн байлгах гэдэг юм хамгаалах цаасан наалт наацсан. Гэтэл одоо чинь яг зах зээлийн үнэлгээгээр бол ийм том талбайг 1 сар түрээс хэдэн төгрөг болох билээ. Гэтэл тэрийг энэ тоог цахилгааны мөнгөнд хүртэл тэрэндээ ороод явж байгаа. Тэгээ бид нар нэг ч төгрөг төлөхгүйгээр энэ талбай байснараа хотын төвдөө те хүмүүс олоход хялбар гаднаа машины зогсоолтой байна гэдэг нь өөрөө энэ олон хүмүүс хандив цуглуулах хамгийн том хөшөөрөг төлөхөц болж өгч байгаа. Тэгэхээр энэ талбайг ашиглуулж байгаа хүмүүстээс маш их баярлалаа талархлаа гэдгээ чин сэтгэлээсээ хэлмээр байгаа. Баг байрлалт болон айл сонгох бол 100% санамсаргүй байдлаар авдаг гэсэн үг. Бид нар зүгээр бүртгүүлсэн хүмүүсээ багт байрлал тэр багийнхныгаа дүүрэгтэн зоогоол тэгээд тэр дүүргийн яг зөвхөн энэ хэсэгт одоо ажиллана шүү гэдэг Google Map дээр тодорхой хэмжээний галзуу нутгийг оноож өгөөд тэрэндээ бүтэн өдөр тэр одоо тойрогт байгаа бүх айлаа одоо чеклээд шалгаад хандаад арах хэвээр айлуудаараа бүгдээр нь ороод судалгаагаа аваад тэгээ явдаг гэсэн үг. Тэгж явж байхдаа яг бидний тэр ганц хоёр пост гэдэг хэцүү хүнд нөхцөл байдал дамжиж байгаа хүүхдүүдийг олж илрүүлдэг гэсэн. Тэр чинь давхар цаана судалгаа хийж байгаа. Тухайн хүүхд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд эрхэн зөрчигдсөн байна уу те? Аюулгүй орчинд амьдрах эрхэн зөрчигдөж байна уу? Тэнгүүт ямар нэг эрхэн зөрчигдсөн байх юм бол тухайн хүүхдийг хаашаа яаж олохаа гэдээ бүтэн ард манай баг ажиллаж байдаг. Тэнгүүт одоо манай Жидүү хотын түгээлтийн баг буюу өглөөгийн зас охин маань ямар нэгэн байдлаар тийм одоо эрсдэл орчин нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг олж идэрлэх юм бол арын албанд ажиллаж байгаа мэргэжлийн баг руу хандаад тэр багийн тухайн хүүхдийн кейсээр ажиллаад явдаг гэсэн. За би бол яг 2019 оноос хойш Жидүү хот аянд оролцоод явж байгаа гэж одоо 5-6 дахь жилээр дундуур ганц 2 жил үнжсэн. Гэхдээ яг 19 онд явжсэн нөхцөл байдал 2025 он хоёр яг л хэвээрээ байгаад байгаа. Нэрөөсөө дээрсэн байхгүй. Тэгэхээр нийгмийн нөхцөл байдал их шүхтэй хэмждэг зүйл бас хангалттай сайн хангагдаж чадахгүй байна. Тэгээ одоо үүдээ шинэ жил болохоор бүх хүн догтлолтыг баярладаг. Шинэ жил болох төгөхөөр бүх хүн л хүлээдэгтэй. Гэхдээ яг хүүхдүүд тэгж догтлож баярлж хүлээж чадж байгаа юу? Тэгээ бүх хүүхдүүд шинэ жилийг аз жаргалтайгаар өгтөж чадж байгаа юу?
бүх хүүхэд одоо өглөө өгнөөс бэлэг авч чадж байгаа юу гэдэг бол бас бодох хэрэгтэй асуудал. Тэгэхээр нэгдүгээр энэ бол одоо гэдэг нэг уут бэлэг өгж байгаа юм шиг бодлогч цаагаар бол тухайн хүүхдийн одоо зүрх сэтгэлд нь айгүй тод дурсамж, баяр хөөр, итгэл найдвар тий. Дээрээс нь нөгөө хүмүүсийн одоо сэтгэл бас буцаад итгэлдээ бид нар очисан айлын тий. Одоо жишээлбэл танаа өглөө өгийн ирээд явснаас хойш манай хүүхэд ингээд хичээлээ хийсээр байгаад нэгдүгээр ингээ онц дүнтэй төгссөн юм тий. Тэгээ ингээд өглөө байдаг итгээд урамшаад одоо энэ жил 2 дугаар ингээд төгсөхдөө 6 шагналаа авлаа гэдэг юм талархсан комментүүдийг бас бид нар нэг биш удаа авч ирсэн. Тэгэхээр энэ аян бол зүгээр нэг юм бэлэг түгэх санаа хүний ингээд амьдрал бодит өөрчлөлт гаргаад явж байгаа ингэж хараад байгаа. Яг өөрчлөгдсөн зүйл гэвэл 19 он 20 онд бид нар ингээд айлаа хайж аллахдаа яг гаднах одоо гэрийн бүрээс ч юм уу тий хашаа машаа машин байна уугүй юу гэдгийг нь хараад аль болоход арай одоо үгүй зорилтод улаан айлаа болоход бол хэлбэр байсан. Гингүүт одоо бол бүх айлууд гэртээ болцсон ч юм уу эсвэл бүх айлууд гатнаа нэг машинтай болцсон ч юм уу тий. Тэнгүүд бидний өмнөх төсөөллөөр бол энэ машинтай гэр нь одоо шинэ бүрээстэй ч юм уу тий бүтэн бүрээстэй айл бол байггүй гэж боддог байсан чинь яг тэр айл руу яваад оронгууд доторх нөхцөл байд шал өөрч юм уу тий. Ингээд магадгүй тэр ковидын дараа одоо юу гэдэг хүмүүст аягүй тусламжийн гэр мөр очсон тий. Одоо дээрээс нь нөгөө хүмүүс банк усаас аягүй мөнгө зээлээ машин дэрэг авдаг юм уу. Тиймэрхүү зүйл ихцэнгүүд буцаад нөгөө өрийн дарамт аягүй хорцсон. Тэр нь буцаад айлуудын амьдралын нөхцөл байдлаас нөлөөлж байгаа юм болов гэж би зүр хувийнхаа зүгээс гэж хараад байгаа. Амьдарчсэн амжиргааны төвшин сарын орлогод хэд байсан. Дараа жил дахиж их шаардлагатай ч юм уу. Эсвэл ижидөө таны дараа эргэж холбогдоод тусламж үйлчлүүлэх шаардлагатай гэдэг байдлаар багууд маань тэмдэглэлээ хийчихэнгүүт судалгаан дээрээ бүгэлчингүүт бид нар уцаагаад тэр айлын хаяг утасны дугаараар холбогдож жагаад эргэж тойроо дараагийн арга хэмжээг аваа явчихдаг гэсэн. Тэгээд дараа жил ижидөө тарахтаа энэ жилийн бүх тэр улаан айлуудынхаа хаягийг нь буцааж нөгөө багуудтай өгөөд энэ айлуудаа заавалгачд эргэж тойроорой гэдэг байдлаар авчдаг гэсэн. За одоо жидүү утаа юм маань түгэлт нь болоход яг 2 өдрийн хугацаа үлдсэн байна. Тэгэхээр та бүхэн оройтсон гэж бодохгүйгээр байгаа зүйлээрээ бид нарт нэгдээрээ бид нар та бүхний өгсөн хандвар маш олон хүүхдийг баярлуулж тэр хүүхдүүдэд бас сэтгэл найдвар гэрэл гээгийг түгэх болно. Тэгээд бас энэ аяны ард ажиллаж байгаа 100 сайн дурын залуучуудын одоо хөдөлмөрийг урамшуулж та бүхэн бас манай аянийг дэмжээрэй. Дэмжихэд бол оролцоо бол ямар ч хэлбэрээр байж болно. Одоо юу гэдэг улаан утас санд байж болно, мөнгө ханд байж болно. Эсвэл та өөрийнхөө зүгээс хүүхдэд одоо энэ зүйлийг өгье гэж бодсон зүйлээ бид нарт сандуулж болно. Тэгэхээр ерөөсөө таны оролцоо чухал тэрнээс шанд бол ямар хэлбэртэй байх нь бол хамаагүй. Тэгэхээр ижидөө та энэ бүгдээрээ нэгдэж хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг барих боломж байгаа шүү.